Morning. Гиснээс таад таана байгаа хэлээгүй юм биш үү? За юу ч гэсэн өмнөх 7 хоногийн влогуудыг бүгдээр ингээд таад төрөгчий. Аймш жага. За сонсогчтой өдрийн мэнд хүргэе. Миний Монголын алтмээ шинэ оныг авч байгаа хилтэй зогсож байгаа эмнэлэгтэр 24 цаг зогсож байгаа. Тэгээд манай орцыг цэвэрлж байгаа ихч энэ бүх хүмүүст шинэ оныг минь хүргье. Би чадахгүй. Томох цаач шүү. Монголын харт үндэ. Цээжнээс тийш. Тэгээ би амар гоё сүнэ цаа. Яг тэгээ Монголын харт үндэ. Чирэг цаа. Манай өстөө. Бид хэд дөнгөж сая Улаанбаатар гэдэг концептаар хилцүүлэг өрнүүлсэн тий. Тэгээ одоо гарцгаах гэж байна. Яаж гарах вэ эндээс? Яахгүй юм байна. Яг одоо алтан муулаг дээр хүрээд ирсэн байна. Одоо Орсын хил рүү давах гэж байна. Тэгээ манайхан гэр бүлээрээ ээж аав би хичээн гэр бүл хүүхдтэйгээ нийлээд зургуулаа хамтдаа байгаль нуур дээр шинэ оноо утгах гэж байгаа. Ээж авах юм яах? За яах вэ? Царайг нь гаргаа яах те? Гэрийнхнийгаа царай гаргаа яах те? Одоо бичлэг хийдэг заяатаагаараа өөрийгөө аль бичиж даа. Тийм ээ. За. Одоо буцаа замдаа хөдлөлтөө. Улаан үдийн цаг агаар их зөөлөн дулаахан хөл хөдөлмөр маш ихтэй хүмүүс гадуур шинэ оноо утгах гад шинэ оноо гаргах гад дэлгүүрүүдээр завхуудаар айгүйх явсан байдалтай түр талбай дээр нь мөсөн цайз баригдсан хүүхдүүд тэнцээ тоглож наадсан байдалтай байна. Энэ Бурятия гээд төшөл бодол манайхныхаар бол Баянгол төшөл бодол гэсэн үг. Ямар амар чимээтэй байна. Одоо ээжийг гарч ирэхээр нь бид хэд шууд замдаа гарна. Өнөөдөр шинэ он гарах өдөр. Мөр бидний ухтаж явлаа. Уяа наш. Зя 2017 оны хамгийн сүүлийн өдрийг хамтдаа энд өнгөрүүлээд 2018 оны эхний өдрийг утгаар бид бүгдээрээ
байгаль нуурын ирэг дээр нэг хөрхөн жижиг хаус түрээсэлж аваад тэгээд бэлтцгээж байна шинэ оноо гарах гад. Тэгэхээр энэ бичлэг бол он гарсны дараа орно. Яагаад тэгэхээр энд угаасаа интернет байхгүй. Тэгээ интернет байхгүй юм чинь би бас сайхан амраад авъя гэж бодож байна. Яагаад тэгэхээр саяны 2017 он бол миний хувьд үнэхээр галзуу жил байлаа. 2017 оны хамгийн ихний өдөр би маш сайн санаж байна. Яг энэ камера аваад тун удаагүй байсан. 2017 оны 1 сард өөрийн гэсэн гэрэл зургийн пэйжийг нээжлээ. Тэгэхээр ер нь бол 1 жил өнгөрсөн байна. Гудамжинд өөрийгөө сориод. Яг үндэ бол жилийн өмнө бол би төсөөлж байгаагүй. Тэн ч хамаагүй үзэж болох үс энэ бичлэгийг зүгээр хийгээ сошиал медиа дээр тавиад тэгээд энэ зүгээр миний амьдралын хэмнэл дунд явж гин гэдэг бол жилийн өмнө бол юм бол байгаагүй. Тэгээ анх бол Monster миний амьдралд гарч ирснээс бичлэг өөрөө хийдэг болчихсон. Өөрөө ирэхгүй. Тэгэхээр миний амьдралын хэмнэл, миний амьдралын хэв маяг тэрс өөрчлөгдсөн. Яг үндэ Monster дээр хийсэн тэр 15 эпизод үнэхээр галзуу хулган дээр суусан юм шиг 15-7 хоног байсан. Зүгээр л яагаад болохгүй гэж ботсон зүйл маань 15-7 хоног үргэлжилсэн гэдэгт бол би одоо ч бодоод гайхдаг. 2017 онд болсон үйл явдлууд миний цаашдын амьдралын хэмнэлийг ерөнхийд нь шийдээд өгсөн гэж бол би харж байгаа. 17 онд миний амьдралд болсон зүйлүүдийг ээж автайгаа хамт, ихчтэйгээ хамт, ихчийнхаа нөхөртэй хүүхдтэй хамт үдэж шинэ оныг хамтдаа ухтах гэж байгаад бол би маш их баяртай. Та идэж гисэндээ шинэ оны минь төргий. Өмнөх жил маань та идэж маш их зүйлийг бас өгсөн байх гэж найдаж байна. 2018 онд гисэндээ та идэж зөндөө зүйлийг бэлдсэн байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд та ид өөрсдөө ч гисэндээ 2018 онд why not гэдэг бодлоо юм болгонд хандаасаа гэж агноош нүсэж байна. Тэгээд тааш буцах уу? Вэ бурхан. Вэ бурхан. Гайгүй. Зүгээрөө. Ваа. Ваа. Тэчүүд шүү дээ. Харин тийм. Ой. Тий. Харин тийм. Falling in love with take my hand, take my whole life, for I can't help falling in love with you. Тэг тэнд тэр харагдаж байна. Байгаль нуур. Даан чиш нэ хүн явахын аргагүй. Энэгээр хүн явахын аргагүй цустай болохоор тийш нэ гарах боломжгүй гэж хэлсэн. Гэтэ тэнд байгаль нуур байна. Хай байгаль нуур. Хай. Тэр байгаль нуур. For I can't help falling in love with you. For I can't help. Hey. Өнөөдөр 1 сарын 5 болсон байна. Тэгээ та хэдэд нэг хэдэн мэдээлэл өгөх хэрэгтэй болоод энэ хөбчлийг хийж байна.
амар хүчтэй ханиад төрсөн. Нэгдүгээрт хоёрдугаарт өнөөдөр л нэг интернет олж бичлэгээ аплод хийх юм шиг байна. Тэгэхээр маргааш 6-нд та хэд энэ бичлэг хүрнэ гэсэн үг. Daily vlog challenge маань тундаа завсартчихлаа. Завсартцсан. Тэгээд одоо яа гэхөө те энэ чэнэ одоо эднэртэй хамт байх нь чухал гэж үтсэн болохоор ер нь бол бичлэг бараг хийсэнгүү. Ямар ч хэсэн түрүүний бичлэгүүдэд бүгдээрингийн нийлүүлээ та хэд хүргэчлээ. Тэгээд дараачийн бичлэг болохоор 1 сарын 12-нд орох юм шүү гэдгийг та хэд бас хэлэх хэрэгтэй хаа. Тэр болтол ямар ч хэсэн өвчнөө эдгээгээд Улаанбаатар хотод очоод тий нэг буцаад нэг жигдрэлдээ ороод тэгээд эргээд бичлэгээ хийж эхлэе гэж бодож байна. За тэгээд have a nice day. Сайн хамарцгаарай. 1 сарын 12-нд эргээд уулзцгаая. Bye. Надад би бичлэг хийсэн.